Би их хурлын даргын тэр урт удаан хугацааны хэвлэлийн байгууллагыг бол бүтэн үзээгүй дээ. Энд тэндээс нь бас хэсэгчлэн үлдсэн. Би тэгээд их харамсан зарим юм дээр нь жишээлбэл Америкчин дээр бол аргагүй л одоо нэлээс хандарсан ч юм уу эсвэл бухимдсан юм уу тийм бодлогогүй хэлж юм лээ. Жишээлбэл тэр ерөнхийдөө бит хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Тийм учраас бол тэрэн дээр бол та нар битгий санаа зовж хэлсэн. Тэсэн мөртлөө 5 хүний нэрийг хэлж байгаа юм. Одоо ерөнхийдөө рүү хов зөөж хүрдэх гэж. Тэгэхээр тэр чинь тэгээд засгийн газар унсан битгий дүгнэлт хийж штеп. Тэгэхээр тэр чинь нөгөө өөрийнх нь ярьж байгаа зүйл хоорондоо зөрчилдөд байгаа байхгүй юу? Үнэхээр зөрчилгүй юм бол тэр 5 хүн хов зөөсөн тухай яриад яах юм. Тэр 5 хүн хов зөөж байгаа засгийн газар унсан юм бол энэ гадаа усан жагсаал юу гэлээ? Гадаа ус нөгөө залуучуудын орлогоо нотлогдох жагсаал чи юу гэлээ? Тэ? Энэ залуучууд жагсан юм биш үү? Намын баг хурлаараа энэ асуудлаа шийдвэл яаж самтаа хамтран ажиллах уу гэдэг саналыг оюутан дараа тавьсан биш үү? Баг хурлаар нэг шийдсэн биш үү? Тэр 5 хүн шийдээгүй шүү дээ. Дараа нь их хурл дээр итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг оюутан иргэшэд оруулж агаад их хурл итгэл үзүүлэхгүйг шийдсэн биш үү? Тэр 5 хүн ямар хамаа байна. Тийм учраас бол одоо нөгөө хэлж штэ энэ нөгөө гол одоо болсон процессуудыг өөрөө мартаад байгаа юм өөр хүн одоо өөр хүмүүсгүй зориуд мартуулах маягаар 5 хүнтэй холбож бүх буруу тэр 5 хүн лөө чихэж тэгээд өнөөдөр одоо ийм ардын нам хийгүү байдалд орсон юм шигээр ингэж худлаа ярьж байгаа нь хамссан. Би бол зүгээр ардын намыг таран аллаа гэж бодохгүй байна. Нормал байдгийг юм. Энэ их айхтар одоо тэгэл юу гэдэг юм нам дууслаа, нам тарлаа, баларлаа гэдэг юм ерөөсөй байхгүй. Нам дотор бол нөгөө эрүүлжих процесс явж байна. Нөгөө дэндүү удаа энэ нам дотор чинь аюул олон бохир хүмүүс ингээ нуугдсан биш үү те. Тэгээ тэр хүмүүсийн чинь бас ингээд бид нар ингээд өргөс орчтой тэрийг гарганд ч бас хөөрхөн зовдөг шүү те. Одоо хуруунд өргөс орч. За би багада бас нэг BTM спортоор хичээлж байгаа тэгээд нэг хөлөнд шил оруулсан юм. Айгүй өвчтөй. Гэтэ хүчээр тэр шилийг гаргахын төлөө бүр өөрийгөө зовоож иж гаргасан. Яг тэгвэл цаашаа орчих гэсэн учраас. Тэрнтэй адилхан одоо ингээд хөлөнд орсон шилтэй адилхан те хуруунд орсон өргөстэй адилхан хэд юмуд байгаад байна шүү дээ нам дотор чинь. Тэднээс сална гэдэг чинь амархан биш байхгүй юу? Яг бол засгийн ирэх барьж байгаа нам учраас. Тийм учраас одоо тэднээс салах юм бол нам яахчгүй. Энэ харин айгүй гоё цэвэр шиг процесс явж ийн гэж бодож байна. Гэтэ одоо зөв тийшээ явах хэрэгтэй. Тэ? Энэ дуугарчаасаа салах хэрэгтэй. Энэ ард түмний ирэх хашийн эсрэг байгаа тийм одоо юунаас одоо гэрэмэрийгээ засах хэрэгтэй. Тэгээд одоо энэ хуулиа мэдэхгүй ёс зүйн хувьд бол доголдолтой хийж байгаа ажил нь багтцсан олон ажил зэрэг хийх дуртай эдгээр хүмүүсээс аль нэгэн ажлыг өгөө тэгээд салах хэрэгтэй.